Могой жил маань Сүхбаатарчууд бид бүхний хувьд үнэхээр ээлж баянаа хайрлсан ийм сайхан жил болж ингэж өнгөрлөө. Тэгээд 100 жилээ үзнэ гэдгүүд бас тэр болгон хүн үзээд байдаг ийм бас хов зэя биш ээ. Тэгээд түүхт 6-7 сумын маань түүхэн болж энэ жил та бид хамтдаа бас сайхан ёслол төгөлдөр байгаа тэмдэглэсэн байж байгаа. Тэгээд энэ ёслол төгөлдөр ойтой маань давхцуулаад Сүхбаатар аймагаас маань олон алдартай гавьяатнууд төрөн гарч өнөөдөр манай бас гавьяатуудын маань төлөөллүүд энэ шинжилгээнд маань бас хүрэлцэн ирсэн байгааг харахад үнэхээр бас сайхан байна. За аймгийн маань бас хөдөө аж ахуйн салбар, мал аж ахуйн салбарыг бол энэ цагаан сар дээр онцлон бас авч үзэж бид нар дурддаг. Тэгэхээр мал аж ахуй маань бас 2-3 жилийн өмнө тодорхой тоогоор буурсан ч эргээд бас сайхан 2-3 жил өнтэй сайхан үйл болж мал сүрэг маань өсөж энэ жил 300 гаруй мянган толгоогоор мал сүрэг маань бас өссөн байж байгаа. За амжилт маань урагшилж байгаа учраас мэдээж малчдын маань шагнал улсын аварга малчин гэхэд нийтдээ 6 аварга, хошоо аварга, 1 малчин. За аймгийн аварга малчин гэхэд нийтдээ 36 аварга малчдыг бас энэ сайхан өргөөндөө авчирч хүндэтгэл ингэж үзүүлсэн байж байгаа. Аймаг маань мөн 38 жилийн дараа Эрдэнэ цагаан сумаас авраг сайлчин хэмээх энэ бас сайхан цолыг ингэж хүртсэн байгаа. Тэгээд хүн ам маань ч гэсэн өсөж баруун урт аймгийн маань нийт тоогоор 300-400 гад хүнээр аймгийн маань хүн ам бас нэмэгдэж ийм бас сайхан амжилтыг үзүүлсэн. За олон жил хүсэж мөрөөдөжсэн томоохон бүтээн байгуулалтын ажлаа энэ жил та бид бас хамтдаа эхлүүлж чадсан ийм сайхан жил боллоо. Манайх Эрдэнэ цагаан бичгтийн авто замын ажлыг бол аймгийн ард иргэд, аймгийн удирдлагууд үеийн үед бас ярьж ингэж бас бид нар энэ том бүтээн байгуулалтыг эхлүүлъя гэж зорж байсан. Тэгээд энэ том бүтээн байгуулалтын ажил маань энэ жил амжилттай эхлээд явлаа. За мөн Сүхбаатар аймаг маань хөдөө аж ахуй, уул уурхай, дээр нь аялал жуулчлалын бас бүс нутаг болох ёстой. Тэр агуулгаар мөн их хурлын гишүүдийн бас санаачлаг дэмжлэгээр энэ Эрдэнэ цагааны замаас мөн шилийн богдоор дамжуулаад Даринх сум ортол шинэ аялал жуулчлалын автозамтай болох асуудлыг бас улсын их хурлаар шийдүүлсэн ийм бас сайхан мэдээлэл байна. Баруун урт голын, уртын голын цэцэрлэгт хүрээлэн гэж ер нь аймаг хотууд маань хөгжлийг харахтаа энэ аялал жуулчлалын бүс нутаг энэ иргэдэн амгалан тайван амьдрах бүс нутаг нь хэр байдгийм бэ гэдгээр бас хэмждэг. Тэгэхээр уртын голын цэцэрлэгт хүрээлэн, ургах наран гэд нааталт нь яруу найрагчдын цэцэрлэгт хүрээлэн гэдэргээд энэ сайхан цэцэрлэгт хүрээлэнгүүд маань энэ жил ашиглалтанд орхон жоохон 10 сар, 11 сар гэд оройтож орсон учраас хүүхдүүд маань тоглож амжаагүй ирэх хавар зунаас бол энэ сайхан том бүтээн байгуулалтууд утгаараа ажиллаад ингээд явах юм аа. Тэгээд ирэх энэ гал морин жил маань ч гэсэн бид бүхэнд ээл буйнаа сайхан хайрлах баха. Морин жил гэдгүүл үеийн үед монголчуудын босоо цагаан хямар өөдөө байж морин жилд ямар нэгэн байдлаар монголчууд маань урагшаа дэвшиж дэвшилтэд энэ өөрчлөлтүүд ийм гардаг ийм сайхан жил байдаг. Тэгээд энэ жил гарахтаа бүр гал морин жил гарч байгаа учраас Монгол түмэн маань сайхан ажил үйлсэн урагштай байж бүгдээрээ өөдлөн дэвжих байх. Сүхбаатарчууд маань бүгдээрээ ажил үйлсэн урагштай байх гэж ингэж бодож байна. Тэгээд ил гарал морин жилдээ та бүгдийн маань болон Сүхбаатар нутгийн нийт ард иргэдийн маань ажил үйлс үргэлж өрнөн дэлгэрч байхын үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье та бүхэндээ.
Ура!